Turbo киносуугт эргээд тавтай морил бид 2026 онд нээлттэй хийсэн Husband in Action киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Шоронгийн нэг жижигхэн өрөөнд биеэрээ дүүрэн химийн томьёо хар тамхи гэх мэт үгсийг шивсэн ширүүн байрын төрхтэй нэг гэр. Харин нөгөө талд үнэн цоглог хээв нэг алхах залуу. Ажил энтрэн гэж юу хийдэм гэлтэй айхтар харуул хамгаалалт өндөр хөгжсөн технологийн нууцлалтай. Тэр бол мад үжүн гэх өнөө үеийн хар тамхи худалдаалагч эхнэртэйгээ хамт ажилладаг гэж байгаа. Хар тамхи гэсэн бүр систем энтрэн технологичсон. AR бизнес хийдэг. Өмнө нь өдөрт хэдхэн 8 хийж чаддаг байсан бол тэд AI ашигласнаар хэдэн мянган гүйлгээ өдрийн дотор хийх болж бизнес нь бүүм болсон. Харин энэ залуу бол хар тамхи худалдаалах, гэмт хэрэгтнүүдийг мөрдөгч, чүн шиг ажилдаа маш сайн айхтарч зодтолддог. Бас тэгээд марзаан. Киноны эхэнд гарсан эр бол Юнган гэдэг хуучны хар тамхи худалдаалагч босс. Цуудаа нэгэн. Түүнийг шоронд байх хаагуур нь гэмт бүлэглэл нь таран ботарч, нийгэмч, бизнесч ер нь бүх юм нь нэлээд өөрчлөгдсөн байдаг. Одоогийн хар тамхины худалдааг атгагч мад үжүнтэй уулзах гэсэн биш. Юун тэр Юнган тоохч юм биш. Таньж байгаа ч юм алга. Нэх юмд ботсонгүй тоохгүй тэгсгээл өнгөрдөг. Юнган мэдээж буур. Юу гинэ? Яхаар намайг мэддэггүй лээ гэл боож өгөх гэж байгаа юм чин. Бизнес дээр нь өөрийн биеэр ирнэ. Юнган хуучнаараа бодон гэмт бүлэглэл ухааны юм бодон ирэхэд зүгээр л нэг өндөр шилэн офис огтаа авдаг. Тэр бүр шок. Энэ яг хар тамхины бизнес хийдэг газар мөн үү гэж гайхаад байгаа юм чин. Одоо яах вэ? Ирсэн юм чин уулзнаа л гэд ресепшн дээр нь нэрээ бүртгүүлээл авлаа. Хүлээж аваад уулзан хамтран ажиллах санал тавьтал. Мад үжүн болон эхнэрийнх нь илэг хөшиг шахна. Тэгээд саналыг нь зогсоож дараагийн уулзалтанд орохоор болдог. Юнган офисоос нь хөөгдөл гарч байгаа юм л да. Харин нөгөө талд мад үжүнийг чүн шиг мөрдөж байгаа. Түүний бизнесийг илрүүлэн баримтчлах нотлох баримттай болоод авдаг. Тэдний агуулга дээр цагдаа мөрдөгч офтороо ирж мад үжүнийг баримтлах гэж байгаа. Мад үжүн чи юу гэж зүгээр бууж өгөх вэ? Хэсэг зодтолсон ч тэдний ажилчид цагдаа нарыг арай л барсангүй баримтчлагдлаа. Харин нөгөө талдаа бас л хин нэг мөрдөд байгаа юу гэлтэй сүрхий төхөөрөмж энтрээр яриад л сүр болоод байсан. Юу вэ? Ганц нохоо барих гэж нууц ажиллагаа шиг буу юм болсон юм байна штэ. Юу вэ гэхээр тэжээмэл амтны эмч Минсонг. За та хэд юу баахан хүмүүс вэ гэд гайхаж байгаа зү? Удахгүй учир нь олдноо. Эхнээс нь тайлбарлаад өгье. Жинхэнэ гинт хэрэгтнийг мөрддөг ажилдаа улаарсан чүн шиг бол эхнэрээсээ салсан дундаа Ёнжу гих ганц охинтой сингл ав. Тэр хэдий салсан ч охинтойгоо товлсон цагаа барьж аавын үүргээ гүйцэтгэх гэж их л хийчээдэг нэгэн. Харин манай тэжээмэл амтны эмч болох Минсог хойд авна. Юу гэхээр X эхнэртэй суусан нэгэн. Одоогийн нөхөр нь байгаа гэсэн үг л дээ. Тэгэд бас өөрсдийгөө өмнөх одоо гэд хочлоод байдаг. Судлагдаад удаагүй Юнган ер нь л их ууртай байна уу? Яаж хариугаа авах вэ гэдэл бодоод ах шиг байгаа. Нөгөө чүн шиг цайрсан гэхэд дэндүү цайрсан. Ажлын байраа гэр болгоцсон. Гэртээ байна уу гэсэн офис дээрээ. Хээв нэг шүд энтрээ угааж ажилдаа орж байгаа. Бусад мөрдөгч нар нь ч тоож байгаа малгуу. Тэгснээ бас айгүй хөөхөн сэтгүүлч эмхтэй араасаа гүйлгчжээ. Энэ сэтгүүлч эмхтэй их удаан манай чүн шигийг крашлж байгаа юм баг. Гүн чи одоо X ихнэрэнч тэр энэ сэтгүүлч эмхтэйч тэр их л царайлаг эмхтэйчүүд юм а. Нөгөө чүн шиг яаж татсан байгаа бүү мэд. Чүн шиг Ёнжугийн сургууль дээр очлоо. Охин нь англиар ярьж ээж авдаа харуулах өдөр. Гэтэл X-ийн нөхөрч бас ирчих. Охиныг нь өөрийн охин шигэ ханддаг гэсэн үг л дээ. Мэдээж өмнөх одоогийн нөхрүүд хоорондоо биевтэй байх нь ойлгомжтой. Нэгэн санал булаатлаа сүд. Харин X нь охин Ёнжутай замын төгжрэлд ирэх гэж жаах удав. Замаараа Эминсан орно гэсэн хүмүүс сургууль дээр ч ирсэнгүү. Уцаач авсангүй таг. Гэтэл тэд хулгайлагдчих. Саяхан баривчилсан мад үжүний ихнэр чүншигийн X болон охиныг нь барьцаалчих. Нөхрөө авъя л гэж байгаа. Мад үжүгийн цагдаад мэдэгдэхгүй аргуулад өөрт нь авчирч өгвөл охин X хоёрыг нь өгнө гинэ. Харин үгүй бол сайнаа үзэхгүй л гэж шүү. Ингэснээр өмнөх одоогийн нөхрөөд эхнэр охиныхон төлөө хамтрахаар болно. Тэд хэргийн газар дээр ирж хар боксоор хэрхэн хулгайлагдсан гэж шалгаж авлаа. Тэдний хамтрал гэж бараг хосууд уу гэлтэй байнгын хэрэлдээстэй. Ямар ч тач тэд хэрхэн оргуулахад төлөвлөж сэдэж байгаа. Манай малын эмчч бас хоосонгүй. Хатан даврах, шүхрээр буух, машинаар уралдах зэрэг айхтар спортуудад хоббитэй юм байна. Оргуулах мэтийн ажиллагаанд алцахгүй л гээд
самар энтер ботолж өөрийгөө нотолдог шүү. Тэдний төлөвлөгөө нь мад үжүүнийг машинаар зөөх үеэр гинти осол гарсан мэтээр харагдуулж орхиулах. Мэдээж Чүншиг өөрөө баривчилсан учраас машинаар зөөхт нь хамт явж таарч байгаа юм. Замын наан цаана өмнөх одоогийн нөхрүүд нүдэрээ ирмэж уул зурт мөргөлдөхөөр хөдөлцгөөдөг. Сүрхий бөөн тооцоолол болж дрифтгийн эргэлээ гэтэл юун тэр мөргөлдөх бүр шүргэлцсэнчгүй. Одоо яах вэ гэх тэрхэн зур харин хаах болоос харанхуйтай машин ирээд жинхэнэ сэнсэртэл нь мөргөөд авлаа. Юу вэ гэсэн нөгөө Юнган энэ үеэрч бас мад үжүүнийг оргуулан өшөөгөө авах гэж байж. Нөгөө нөхрүүдэд бол азны л юм болж байгаа юм л да. Энэ ослыг далимдуулан мад үжүүнтэй оргоод авлаа. Энэ явдлыг CCTV-гээр харсан цагдаагийн ажилчид ойлгох гэж ихэд олон тамга давшуулна. Хар тамхичдын боссууд зах зээлээ булаацалцсан ажил байна л гэж харагдаж байгаа. Манай цагдаагийн дарга Чүншигт ихэд сайн. Бүр Чүншигийг дуудлага дээрээ тэмдэглэхдээ зүрх мөрхтэй тэмдэглэсэн түүний улаан ногоон байна. Чүншиг мэдэж байгаа. Яах чаргагүй жолоо барьсан баг. Барьцаалдагдсан баг. Гэд ярьсан болгоно нь манай Чүншиг мэдэж байгаа л гээд байгаа. Үгүй бас ийм дарахтаа бол гоёо. Яалтчгүй Чүншиг ажилтаа гарамга нэг юм байна. Эхнэрүүд харин нөгөө талд хоорондоо ярилцаж агаад нөгөө мадуужууны эхнэрийн барьцаалсан эхнэр нь X эхнэр нь болохыг нь мэдэж авдаг. За, арай ирж авахгүйгээд мөрчихгүй байлгүй дээ гэсээр дүрс нөхрөөд рүү шилжинэ. Яасан ч хаашаа ч юм болоод байгаа X нөхөр, одоогийн нөхөр барьцаалагдсан нөхөр гэд энэ гурав учраа олох гэж бас үздэг. Мэдээж нөгөө мадуужуу эхнэрийнхэн байгаа газрыг заагаад өгөхгүй нь ойлгомжтой л доо. Зүгээр л намайг эхнэр дээр мань аваач дэл гэдэл янз бүрийн асуултанд ёор хариулдаггүй. Тэгсэн харин манай одоогийн нөхөр маань амтны эмч болохоор яхав дээ. Нохоо шинжилдэг шигэ мадуужуу нэг шинжилсэн. Энэ нэг л худлаа яриад унлаа шүү. Гижсэн сүүл рүүгээ бүр нохооны хүзүүч зүүчлээ. Цагдаагийн галзаартай хөл толгой нь мэддэхгүй юм болж байна. Харин сэтгүүлч эмэгтэй маань Чүншигийг хайцсан олчих санаатай. Чүншиг, Минсок хоёрч мадуужууныг эхнэртэй нь яриулж хаашаа очих ёстойгоо л авалдаг. Гэтэл тэд замаараа дахиад нэг зүйл хийж ижил эхнэр хүүхдээ харах боломжтой юм байна л да. Наби аваад ирээл гэж байна. За энэ одоо бас юу Набигээ явчваа. Тэд мадуужууны загсан зүйлийг авч ирхаар хуучин ажил дээр нь ирлээ. Хар тамхины газар гэдэг нь илэрч хамаг барилга нь харуул хамгаалалт цагдаа нараар дүүрэн нөгөө Чүншиг цагдаагийн нэрээр төрөө бариад л барилгад нь нэвтрлээ. За тэр Набиг их зүйлээ авахын тулд нөгөө мадуужуунчин нэг хинэттэй бүжиг бүжиглж гарна. Яг энэ бүжиг бүжиглснээр нууц код нээгддэг гинэ. За тэгээд тэр Наби нь юу юм болоо гэсэн хиймэл оюун ухааны чип. Одоо хүнээр бол зүрхнээ л гэсэн үг. Бүр тэгээд 100 тэрбум воны үнэтэй хиймэл оюун ухаан юм байна л да. Бусад хиймэл оюун ухааныг бодвол бүр харьцуулашгүй супер юм бах уу. Тэд чи Наби аваад амжилттай гараад ирлээ. Харин тэдний энэ яриаг Юнган өөрөө хэдэх хүмүүстэйгээ сонсож байж тэдний бизнесийн нууцыг мэдээд авчиж байгаа. Нөгөө хэд чи Том Жери шиг араасаа жинхэнэ хөөцөлдөж өглөө. Үнийг нь далимдуулан мад үжүүнч Набитайгаа тэднээс зогтох гэж үзнэ. Хинэн хинийхэн араас хөөцөлдөд байгаа бөө мэд. Бөө юм болж тал тийшээгээ гүйцгэлдээл. Юнган харин мад үжүүний зогцсон газрыг олоод хүрээд ирдэг. Хавцал тулсан, гинчлэгдсэн мад үжүүн гарах гарцгүй л болчдөг. Харин түүнийг Юнган буудаад унахчлаа. Өөрийг нь танихгүй байсан гэд давхар бас үс сандсан байж. Буун дуунаараа Чүншиг, Минсок хоёр мад үжүүнийг олоод ирдэг. Наби энэ газарт харин хавцалт модонд үлгэгдээд байжсэн. Буудуулаад ухаангүй болцсон. Гэхдээ амин тус газар нь биш байсан учраас ашгүй амьд ээж. Юнган өрсөлдөгчөө зохицуулсан гэсэн шиг хар тамхины бизнесээ эхлэнгээд ихэд 50 буцаж явлаа. Өөрийн хүмүүс нь ч хиймэл оюун ухааны төхөөрөмжийг нь авсан юм чин хэдүүлээ хаалнаа л гэж байна. Гэтэл нөгөө Юнган тэрийг нь тоохгүй үлдээчихсэн. Яасан гэсэн гээч 100 тэрбумыг нь 100 воны үнэтэйгээ буруу сонссон байвал яах вэ? Хөгшөрнөө гэж хүмүүс нь тэрийг нь сонсоод шок. Дөрс буцаад Минсок Чүншиг хоёр дээр ирэхэд тэр хоёр яаж мад үжүүнийг аврах вэ гэсэн мөнгөний суна. Мэдээч мад үжүүнийг амьд ихнэрт нь өгөхгүй бол өөрийн ихнэр охиноо амьд харна гэж өстө гонжинж голооны бас. Тэр хоёр нууцаар мад үжүүнийг оргуулсан хүмүүс штэ. Имлэгч явж чаддгүй. Яалтачгүй Эрдэм номын дууг нь сонсон юм гэсэндээ нөгөө Минсок багахан мис ажилбар хийж бууны сумыг нь аваад шархыг нь нөхөө тавьчихдаг. Тэгснээ бас нөгөө тогор зохиод байсан нохооны хүзүүч захилгааны зохиолагч болгоод ашиглаж. Цусыг алдсан гэд Чүншиг харин цусаа өгч байна. Зас жинхэнэ хамтран ажиллана гэж л энэ ах та. Тэдний CCTV-г харсан цагдаагийн газрынхан толгойн бүр эргэж гүцлээ. Хин хин нь хинтэй хамтраад байгааг ч ойлгосонгүй мөнгөлсөн хүмүүс.
Харин Минсок Чүншиг хоёр басчгүй токсик экс болон нөхрүүдийг бодвол арай гайгүй маа. Мад Ужуныг гайгүй болох хойгоор хоорондын бифэ жоохон ойлголцоод авлаа. Минсок эхнэртэй анхны гарцаар дурлаж байж харин Чүншиг ажлын хинэнээсээ болоод л ер нь эхнэрээсээ салсан шинжтэй. Үүнээс Мад Ужун бас яаж дутх вэ? Өөрийн хайрын түүхээ хуваалцлаа. Чүншиг Минсок хоёрч түүний хайрын түүхийг ихэд сонирхно. Аргагүй штэ. Мад Ужун шиг ийм хулгайн бүдүүн байрын хүн яаж ийм мундаг эхнэртэй болсон гэж гайхаад байгаа. Харин тэгтэл тэр хоёрын түүхч гэсэн бас анхны харцаар дурлсан хайрын түүхтэй ээж. Эхнэр нь гадаад дотоодын сургуулийг төгссөн ихээ өндөр боловсралтай. Тэгээд ч зогсохгүй. Нөгөө өндөр технологийн хиймэл оюун ухаан Набиг эхнэр нь зохиосон гэж байгаа. Анх нөхрийгөө компани дээр нь хэрэг тарьж байгааг нь хараад хамгийн анх хэрэг хийх адреналин төрж иж. Тэгээд нөхрөө хараад анхны харцаар дурлсан юм гинэ. Мад Ужун ч эхнэртэйгээ анх ярьж үзээд бас дурлсан юм байна. Тэгэж тэр хоёрын хайрын романс хамтын гэмт хэрэг эхэлж гин. Нөгөө талд эхнэрүүд ч бас хоорондоо элдвийг ярьсан шиг баг найзууд болоод байгаа маашээ. Барьцаалагдсан шинжгүй л байна. Тэднийг ингэж ярих зур хаалга дуурч нөхрүүд ирвүүгэлтэй. Харин нөгөө талд Мад Ужун ч гайгүй болж тэр гурав эхнэрүүдийнхээ байгаа газарт ирлээ. Тэгтэл тэр газарт нь Мад Ужуны хүмүүс ухаангүй. Эхнэрүүд нь бас охин Ёнжун байдаггүй. Гэхдээ энэ одоо яатсан болоо тэр гурав нь? Мад Ужунт бас шок. Эхнэр нь хайчуу гэдэл байгаа юм. Нөө юу яачльтай? Яаж ч болсон бөөмэд Юнган эхнэрийнх нь байгаа газрыг олчиж. Мад Ужуны эхнэр Чүншигийн экс одоогор бол Минсокийн эхнэр охиныг нэгэд бүгдийг нь барьцаалаад бариад аваа явчих. Юнган мэдээж Мад Ужуныг өөрийг нь үл тоосон, хамтарч бизнес хийгээгүй, таниагүй, бас өрсөлдөгчөө гэд эхнэрийг нь барьцаалсан байгаа. Харин Чүншигт үс санаад экс охин хоёрыг нь барьцаалсан. Нөгөө Юнганыг анх баривчилж шоронд хийсэн мөрдөгч нь Чүншиг байж л дээ. Тэгээд тэд нарыг эхнэрүүдээ огноо харахыг хүсвэл хинд ч мэдэгдэлгүй хүрээд ирээл гэж байна. Цагдаагийн газарт Чүншигийг крашлдаг сэтгүүлч эмэгтэй цагдаа нарыг танцсаар хөөрхий краш нь хаана байгааг нь олчих гээд байгаа юм л да. Тэгээд шкавыг нь ухаж аваад охинтойгоо холбогдсон ухаалаг цагийг нь олчдаг. Ухаалаг цаг нь яаралтай үед илрүүлэх GPS-ээр охиных нь байгаа газрыг зааж яадаг. Чүншиг харин Минсокийг амтнаа тарьдаг тариагаар мэдээгүй болгоод артаа үлдээлээ. Аюултай гээл тэгж байгаа. Өөрийн учир байдлыг бүх үннээ цагдаагийн дарга руугаа мэдэгдэж өөрт нь итгэн 3 цагийн хугацаа өгөхийг хүсдэг. 3 цагийн дараа ямар нэг хариу байхгүй бол хариу арга хэмжээ аваарай гэж гуйдаг. Нөгөө даргач яах вэ? Чүншигийн улаан пен юм болохоор этгээд үгээр нь хийхээр болж байгаа. Эхнэрүүд Юнганд барьцаалагдсан ч ядаж өөртөө чадахгүй маа гэхэд хамжаад Ёнжуг оруулж чадлаа. Ашгүй Ёнжуг харин сэтгүүлч эмэгтэй олоод авдаг. Тэгснээ бас өөрийгөө хойд ээж болох магадaltaй хүн найнаа гэж танилцуулаад байгаамаа. Айхтар крашлах юм аа. Ёнжуг бушуух нэг завинд нууж аваад өөрөө харин Ёнжуг баригдуулахгүй тулд харгалахаар гарч ирдэг. Ёнжугийн ухаалаг цаг Минсокийн загтаач гэсэн холбоотой байдаг учраас Минсокт бас мэдэгдэл ирдэг. Тэгэж тэр Ёнжугийн байгаа газрыг мэдээд авч байгаа. Минсокийн мэдээ халтуулагч гарч нөгөө хоёртоо очиж мэдэгдснээр гурван нөхрүүдийн хамтрал буцаад эхэлдэг. Тэр гурвыг хүлээж ясна үгэлтэй Юнган бүлэглийнхэн хүмүүстэйгээ бөөнөрөө хүлээж яадаг. Хэдий сайн зодтолдогч энэ олон хүнийг бас яаж барах вэ? Чүн өөрийн мэдэрсэн шигэ хүүтийн шоронд хоригдсон өвдөлтөд мэдрүүлнэ гэд хүүтийн хөргөгчөнд амьсгаа тавчтам хэцүү байснаас санагдуулах гэлгаар уудаар амьсгааг нь бооно гэд толгойг нь уудаар углаад хүүтэн хөргөх өрөөнд хүлээд орхичдаг. Тэгээд болоогүй. Минсокийг хажууд нь хүлээд нэг дээр нэмэх нь нэг гэд орхична. Тэр хоёр амьсгаа авахын тулд тэднийс эзэн арга нь хөлөөрөө гэлгар уутыг нүх гаргах. Их цаваа харагдаж байгаа ч гэсэн амжилттай боллоо. Эхний ээлжинд амьсгалалтайгаа болоод авлаа. Тэд ёстой жинхэнэ хамтрагчд болцсон байж штэ. Хүлээснүүдээсээ ч бас мултраад авлаа. Гэхдээ төмөр хаалгаар цоочлогдсон хөргөх өрөөнөөсөө бол арай л гарч чаддаггүй. Хэдий хүчтэй зогсон ч тэр хаалга нь хүний урманд сэвч суусангүй. Сүүлдээ хөөрхий бүр хитэн гэлгар уутаар өөрсдөө хуччихсан хүлдэж өгөхөөс найгуур хоорондоо наалтчжээ. Харин Юнган сэтгүүлч экс нөхөр Мад Ужуныг эхнэртэйнд хүлчиж нөгөө Набиг нь харин юу болохыг мэдээд баах юм асууж гарна. Хэдий тайлбарласан ч толгой нь хүрэхгүй байгаа шинжтэй. Шоронгоос гараад дэлхий өөрчлөгдсөн байгаа ч би харин бизнес хийх арга өөрчлөхгүй гэснэ. Нөгөө хитэн 100 тэрбумын үнэтэй Набиг нь төмрөөсийг болтол нь буудаад хайчлаа. Нөгөө талд харин өмнөх одоогийн нөхрүүд зориг орцсон дахиад оролдож үзье л гэж байна. Энэ удаа арай гайгүй хаалга нь овоо онгох шинжтэй шүү. Юнган баса тэгж яагаад хөлдөө юм болов гэхээр хараа бодод агаалтай. Набиг бүтээсэн хүн нь амьд байсан цагт дахиад л ийм хиймэл оюун гарах нь ойлгомжтой. Бизнест нь сад болгохгүй тулд Мад Ужуны эхнэрийг алчгуулал
болох юм байна гэж ядэн шүү. Үүнийг сонссон мад уужууны уур харин энэ удаад жинхэнэ дээд зэгтээ хүрнэ. Эхнэрийг нэг гимтэн гэсэн үгээр мад уужун олсоод тас татаал мултардаг. Эхнэртэй бол хэрч халдаа шинжгүй. Тэгээд жинхэнэ хөл толгой нь олдохгүй зодон болдог. За хажуугаар нь харин ашгүй Минсог Чүншиг хоёрч хөргөөх зуухнаасаа мултраад тэдэн дээр хүрээд ирдэг. За ёстой тэд баруун солгоог зодтолдож байна. Гурван нөхрүүд нэг тал болцсон. Эхнэрүүд нь бас нэгэнтэйгээд хамтарсан. Нөгөө хитэгч сайхан боломж тавьдаг. Энэ хооронд мад уужун боломжийг ашиглаад эхнэртэйгээ ороход авдаг. Боломжийг ч алдсахгүй. Гэтэл байхгүй. Тэр хоёр нөгөө Ёнжуугийн нуугдсан завинд суугаад зүгтчих. Өмнөх одоогийн нөхрүүд хамтдаа шүхрээр нисгээр л болж байгаа. Аауд бол охиныхон төлөө юу ч хамаагүй хийн гэж байгаа. Хамтдаа хэлхэлдээ л үсэрлээ. Чүншиг хөөрхий хэдий мөрдөгч гэсэн өндрөөс их айдаг. Нисээд л байхгүй. Өвхөн алдаад унчих юм уу? Охиноо аврах гэсэн сэтгэлдээ л төвчж байгаа. Мад уужун эхнэртэйгээ нялуурч гэсэн сайхан зүхтэж явхад Ёнжуу нойрноос сэрээд гараад ирдэг. Мад уужун эхнэр хоёр нь бөө юм болно. Мэдээж араас нь аауд нь охиноо аврахаар завин дээр нь нисээд буухад ирлээ. Ингэж мад уужунч эхнэртэйгээ баригдаж охинооч аварч чаддаг. Дараа нь харин Минсог Чүншиг хоёр охиныхоо оролцож чадаагүй англи хэлний өдөрлөгт их л эвдээ суудсан охиноо сонсдог. Бүр ах トゥ гэр бүл энтер болцсон. Чүншиг охиноо хойд автаа нь X эхнэртэйгээ үлдээгээд чимээг өхөн гарч явна. Тэгснээ бас нөгөө сэтгүүлч эмэгтэйтэйгээ сугдалцжээ. Энэ хоёр манч бас хоорондоо уучраа олцсон юм уу да? Харин онгоцны буудлын дээр их л ууртай бас амар хөөрхөн эмэгтэй. Манай нөхөр тэгээд хаана байгаа гинэ? Тэгсэн Юнганы эхнэр ирснээр энэ удаагийн кино маань энд хүрээд өндөрлөлөө. Турбо кино сувгтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.